Намрын ажил орон даяар өрнөж байгаа энэ үед Увс аймгийнхан Чацрагны талбайд үнэцтгэж байна. Хаан жимс хэмээн нэрлэгддэг эрүүл мэндийн онцгой бүтээгдэхүүнүүдийн түүхийд болох Чацрагны жимсийг зөвхөн гар аргаар түүж хураадаг билээ. Увс хүнс компани энэ жил 100 гаан талбай Чацраганд тариалсан бөгөөд хураалтын ажилд нутгийн иргэдэд цалинжуулан ажиллаж байна. Тэд компани талбайгаас түүсэн Чацрагнаа эргүүлж эздэд нь 1 кг-ыг 1000 төгрөгөөр үнэлэн зардаг юм байна. Увс хүнс хувьцаат компани Чацрагны өтгөрүүлсэн жуус болон цэвэр тус нь олон улсын стандартад нийцсэн байгалийн гарлаа цэвэр бүтээгдэхүүнд олгогддог барааны тэмдэг болох ногоон баркод эзэмших эрх бүхий анхны бүтээгдэхүүн юм. Тус компани нь Чацрагны жуус болон тосыг 40 гаруй жил үйлдвэрлэж байгаа бөгөөд хэрэглэгчдийн өнөөгийн шаардлагад нийцсэн экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Чацрагныг байгаль дээрх орчинд нь тармилжуулах, нөөцийг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол орны ургамлын судалгааны хөгжилд хөв нэмэр оруулах зорилгоор 2007 оноос Увс аймгийн Улаангомс өмнөд Чацрагны тармилт плантац төслийг хэрэгжүүлэн 100 га талбай Чацрагны Элизабет болон Алтайскис ортуудыг тариалан үр дүнтэй ажиллаж байгаа байлаа.